Сайн байцгаана үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаараар хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жилийн талаар хүрэхээр бэлтгэлээ хүлээн авч үзнэ үү. Төв аймаг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жил болгон зарласан ураны жилийн хүрээнд орон нутгийн түвшинд хуулиад эдэлсэн иргэдээ эрхэмлсэн төрийн албыг төлөвшүүлэх үйлчилгээний хүртээмж чанарыг улам ахиулж гүйцэтгэлийн сахилгыг сайжруулах аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад чадхуйн зарчмыг хэвшүүлж мэдлэг чадвартай, эерэг хандлагатай, хариуцлага ёс зүйтэй төрийн албан хаагчдыг бэлтгэхэд зорилттой чиглүүлэн ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт чанарын менежментийн тогтолцоо ISO 9001/2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ. оны аймгийн хэмжээнд зарлагдсан хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ ураны жилийн хүрээнд манай аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, эрүүл мэндийн газар, за манай нэгдсэн эмнэлэг бол одоо энэ ISO 9001/2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ийм үйл ажиллагааг бол төлөвлөгөөнд тусгасан. За энэ төлөвлөгөөний дагуу бол бид нэр 2019 оноос эхлээд бас яг энэ ISO стандарт гэж юу юм бэ? За энэ стандартыг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой юм? Хэрхэн яаж нэвтрүүлэх үү гэдэг чиглэлээр бол Тархуул аймаг улсын 1-р төв эмнэлэг, за тэгээ манай аймгийн одоо нэвтрүүлсэн засаг даргын тамгын газар нийгмийн даатгалын хилтэс гэх энэ байгууллагуудаар явж ерөнхийдөө туршлага судалсан. За ингээд 3-4 байгууллагаар туршлага судалсны дараагаар бол бид нар 2020 он гараад 20 оны 1 сараас эхлээд энэ стандарт нэвтрүүлэх одоо үйл ажиллагааг чиглүүлэх зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа. За энэ хүрээндээ бол 3 компанитай одоо бичлэн уулзаад одоо яг стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааг яаж хэрэгжүүлэх, ямар зөвлөх үйлчлэгээ үзүүлэх гэдэг чиглэлээр бас зөвлөмж, за орчилгаа, за тэгээд бас өөрсдийнх нь саналыг сонсож байгаад энэ 3 компаниас World Standard Consulting гэж зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулад, за энэ компанитайгаа 3 сарын 17 оны өдөр 20 оны 3 сарын 17 оны өдөр гэрээ байгуулсан. За энэ гэрээний хүрээнд бол нийт бид нар бол 6 сарын 30-ны хугацаа 30 гэхэд энэ зөвлөх үйлчилгээний одоо энэ процесс, энэ үйл явцыг дуусгаад баримтжуулалтын шат руугаа шилжээд стандартынхаа одоо энэ сертификатыг гардаа авнаа гэдэг ийм төлөвлөгөөтэй маш богино хугацаанд одоо нэвтрүүлэхээр зорж ингэж ажиллаж эхэлсэн байгаа. ISO чанарын одоо менежментийн тогтолцоо гэдэг одоо 9001/2015 гэдэг энэ чанарын менежментийн тогтолцоог манай байгууллага хэрэгжүүлсэн. За үүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо энэ талаар мэргэжлийн одоо байгууллагуудтай гэрээлж 4 сарын 15-наас эхэлж одоо 2 сарын гаруй хугацаанд одоо олон удаагийн сургалт зохион байгуулагдаж одоо мэргэжлэнүүдэд ажлагчдаа бэлтгэж бид нар ажлын хэсэг зохион байгуулагдаж ингэж энэ ажлыг хийж гүйцэтгсэн. За тэгэд энэ ISO чанарын удирдлагын чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь ер нь одоо юу гэсэн үг юм бэ гэх юм гэвэл ер нь одоо манай байгууллага бол үйлчлэгээний байгууллага, төрийн байгууллага үйлчлэгээнийхээ чанарыг л сайжруулах гол аргачлал юм гэж ойлгож байгаа. Тэгээ ер нь олон улсын хэмжээнд энэ одоо ISO стандарт гэдэг нь анх одоо бүтээгдэхүүн дээр бий болж бүтээгдэхүүний чанарыг хүнд хэрэглэгдэж байгаа тэр бүтээгдэхүүний чанар стандартыг хангахын тулд ингэж үүсч хөгжсөн бэлээ. За сүүлийн үед бол одоо төрийн байгууллага үйлчлэгээнийхээ чанарыг сайжруулахын тулд энэ стандартыг судалж, хэрэгжүүлж, зөвлөгөө авч, баталгаажуулж ингэж явж байгаа. За манай байгууллагын тухайд бол жишээлбэл бид маш одоо олон төрлийн соёлын сургалтуудыг хийсэн, ажлагчтай харилцааны хандлагыг нь өөрчлөх
энэ талын сургалтуудыг зохион байгуулсан. За мөн одоо ISO өөрийнх нь одоо 10 үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Энэ ISO-гоо одоо ойлгох, ISO-гоо жинхэнэ утгаар нь мэдрэх энэ талын сургалтуудыг бол бид нар байнга авч ингэж байнга аргачлалаар хангагдаж ингэж ажилласан. За ингээд энэ үйл ажиллагааны хүрээнд бол манайд маш их зүйл хийгдлээ. Зөвлөх үйлчилгээний компаниас бол манай дээр 7 хоног болгон 2 зөвлөх хийж ажилладаг. За энэ 2 зөвлөх маань бол шаардлагатай үед бол 7 хоногт хэдэж ирнэ. За энэ зөвлөхүүд маань бол үндсэндээ энэ стандартын хүрээнд одоо энэ олон улсын чанарын менежментийн тогтолцоо 9001/2015 гэдэг энэ стандарт маань бол үндсэндээ монголоор бол MNS ISO 9001/2016 гэсэн стандарт байдаг. За энэ стандарт өөрөө дотроо 10 бүлэгтэй. За энэ 10 бүлгийн эхний 3 нь бол бэлтгэл үйл ажиллагааны ийм бүлэг үйл явц явдаг. За энийг бол манайх тухайн үед хийгдсэн байсан учраас 4-өөс 10 дугаар бүлэг буюу энэ 6 бүлгийн бүлэг дээр яг стандарт нэвтрэхэд юу хэрэгтэй, юу хийсэн байх шаардлагатай. Үндсэндээ нэг хэдэн зүйл дээр зохицуулт хийгдэх шаардлагатай болсон. Нэгдүгээр танай байгууллага дээр журамлагдаагүй, зохицуулагдаагүй харилцаа нэг ч үлдэх ёсгүй. Бүх үйл ажиллагаа чинь журамтай зохицуулагддаг байх ёстой гэдэг ийм шаардлага. Тэгээ эннийхээ хүрээнд бид нэр бол маш олон одоо процесс хийдэг, тухайн хүний хийдэг ажил үйлчилгээ ямар процессын дагуу явагдгийг. Одоо жишээ нь үйлчлэгч бол шалаа ямар процессор ухаадгийг эхлээд бэлтгэлээ хангаад дараа нь одоо юу гэдгийг бодисоо аваад нярваар цохуулж авлаа, шалаа одоо угаалаа, дараа нь хинт шалгуулах гэдэг юм. Ийм байдлаар бид нар бол үндсэндээ нэг 70 гаруй процесс, за нэг 30 гаруй журам боловсруулсан байж байгаа. За энэ 70 гаруй процесс 30 журмоор манай Төв аймгийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа. За хоёрдугаарт бол хийгдсэн нэг том зүйл юу гэхээр манай Төв аймгийн эрүүл мэндийн газар 1924 онд үүснээс хойш үндсэндээ бол нэг 95 жилийн түүхтэй 25 онд одоо Лүн сумын Өвөрлөд гэдэг газар үүссэн цагаас хойш 95 жилийн түүхийг илээсэн байна. За энэ үйл явцын дунд бол бид нэг юм 4 томоохон тогтолцооны шинжилгээний үеийг туулж өнгөрсөн байна гэж манай үе үеийн удирдлагуудын одоо тэмдэглэсэн одоо 100 эрүүл энхийн үйлс гэж номдод тэмдэглэгдсэн байдаг. За тэгэхээр энэ манай түүхийн энэ 4 үйл явц бол дандаа тухайн шатныхаа тогтолцооны зорилгонд хүрээд тогтолцоогоо өөрчлөөд явсан юм хамгийн эхлээд юу гэдгийг хүртээмж маш чухал байна. Хүн бүр очин цаг ангаах ухааны хүрэх ёстой гэж явж исэн бол дараа нь бол биднэрт илүү тогтолцооны шинжтэй үйл ажиллагаа илүү одоо эрүүл мэндийн байгууллагуудыг олон болгох ёстой юм байна гэдэг. Тэрний дараагаар бол бүр илүү сайжруулах ёстой энэ нарийн мэрэгжил гэдэг юмыг илүү сайжруулах ёстой байна гэдэг юм. Ингээд шин зорилтууд тавиад явж исэн байна. Тэгээ манай эрүүл мэндийн газрын зорилго бол үндсэндээ бол бас өмнөх тэр одоо тогтолцооны үеийн зорилго бас учраас бид нэр шинээр энэ одоо цаг үетэйгээ хөлнийлүүлж ажиллах. За дээрээс нь бол шин дутам гарч байгаа хэрэгцээ шаардлагыг нөхөх үүднээс бодлого зорилтууд шинжлэгдэж байгаа энэ цаг үед бид нэр өөрсдөө байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл энэ зүйлүүдийг өөрчлөх ёстой. Чанарын бодлого гэж энэ том бодлоготой болох ёстой байна гэдэг ийм зорилт юмнуудыг бол бид гаргасан. За энэ дээрээ бол манай удирдлагын баг эрүүл мэндийн газрын албан хаагчдаа санал хүсэлт аваад эрүүл мэндийн Төв аймгийн эрүүл мэндийн газар бол шинээр чанарын бодлогоо болон эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ шинээр тодорхойлсон. Энэ үл өөрөө ямар нэгэн үг өөрчлөгдөж байгаа асуудал биш. Энэ үл тогтолцооны шинэ зорилго бид нэр тавьж байна гэсэн. Тэгэхээр энүүгээрээ маш том давуу талтай болж байгаа. Цаашид бид нэр энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, энэ бодлогыг хэрэгжүүлдэг том байгууллага байна гэдэг ийм том амбицтайгаар бодлого юм а тодорхойлж зорилгоо гаргаж, алсын хараагаа гаргаж олон улсын жишг төрсэн менежменттэй удирдах байгууллага байна гэдэг ийм том амбицтайгаар ажиллаж эхэлсэн. За хамгийн гол зүйл бол ISO-г хэрэгжүүлснээр одоо бид нэр ямар өөрчлөлт орох юм бэ гэж хүмүүс асууж байна тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь бид иргэдэд үйлчилж байгаа энэ олон төрлийнхаа үйлчлэгийг тийм ээ маш ойлгомжтой, иргэдэд маш ойлгомжтойгоор одоо хүртэх явдал хамгийн чухал. Дор хаяал байгууллага дээр ороод ямар нэгэн байгууллага дээр ороод
хаана хандах уу, хинт хандах уу, би өөрийнхөө авах гэж байгаа үйлчлэгээ олон хүн дээр очиж тайлбарлаж, олон хүн дээр ингэж шат дамжлага явуудаг тийм ээ. Тэгэхээр энэ бол арилах хэрэгтэй юм. За гэхдээ энд мэдээж хугацаа орно. Дор нь одоо хэрэгжүүлчлээ, бид одоо гэрчлэгээгээ авчлаа, одоо сайхан болчлаа гэсэн үг бас биш. Энийг 1 жил, 2 жил, 3 жил одоо бид нар хэрэгжүүлж ажиллаж байж бид нар үр дүн тодорхой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар үйл ажиллагаагаа сайжруулахын тулд 17 журмыг боловсруулсан. Хэдийгээр бид нар хуультай засгийн газраас одоо байгууллагынхаа удирдах дэд байгууллагаасаа хэрэгжүүлэх журамтай ингэж ажилтдаг ч гэлээ гэсэн байгууллага дээр бид одоо үнийг юугаар зохицуулдаг юм бэ? Ямар журмаар зохицуулдаг юм бэ гэхээр бид бас очиж дутагдaltaй байсан. Тийм учраас үзүүлж байгаа үйлчлэгээнийхээ одоо 80 гаруй төрлийн үйлчлэгээ үзүүлж байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн чиглэлээр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 80 гаруй төрлийн үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэр үйлчлэгээ бүр дээр бид одоо үйл явцынхаа зураглалыг гаргаад за иргэддээ түүнийгээ бас танилцуулж байгаа. За хилтэс болгон хөдөлмөр эрхлэлтийн хилтэс гэхэд яваад ороход эдгээр ер нь ямар үйлчлэгээ үзүүлдэг юм. Би одоо энэ хилцээр хилцийн хэн дээр нь очивол би өөрийнхөө үйлчлэгийг авах хэрэгтэй бэ гэдэг юмыг бид бас зураглалынхаа аргаар гаргаад хилцийнхаа үүдэн дээр тавьчихсан байгаа. За манай байгууллагад ойрын үед одоо өөрчлөгдөд байгаа юм бол угтах үйлчлэгээтэй болсон манай жижигрүүд бол угтах үйлчлэгээгээр дамжуулаад ороод ирсэн хүнийг одоо сайхан хүндэтгэлтэй найрсгаар сайхан мэдчилж угтаж байгаа, өөрийнх нь хэрэгцээг сонсож байгаа. За тэр хэрэгцээг сонсоод өөрөө одоо мэдээлэл өгөх хэрэг хэмжээнийхээ ямиг бол жижигүр одоо угтах үйлчлэгээний хүмүүс маань мэдээлэл өгч гэн. За тэрнээсээ хэтэрх юм бол тэр тухайн мэрэгчлэлтэн дээр нь бид одоо манай угтах үйлчлэгээний жижигрүүд бол бас дагуулж очиж хүлээлгэж өгж байгаа. За мэрэгчлэтнүүд тэр хүнийг угтаж аваад өөрийнхөө үйлчлэгийг сайхан тайлбарлаад хүнээ хүндэтгээд тийм ээ аль болохоор хэрэглэгчийгээ гомдоохгүйгээр хэрэглэгчтэй төрөн хугацаанд шуурхай үйлчлэгээ үзүүлэх юмыг ийм энгийн аргаар бас шийдчихсэн юм байна. За ингээд үндсэндээ бол стандартын нэвтрүүлэх одоо энэ зөвлөх үйлчлэгээний явцад бол маш олон сургалтууд хийгдсэн байж байгаа. За зөвлөх үйлчлэгээний компаниас бол сургалтын төлөвлөгөөний дагуу нэлээд олон сургалт хийгдсэн. За түүнээс гадна манай эрүүл мэндийн газар дээр газрын даргын тушаалаар 8 хүний бүрэлдэхүүн хүнтэй хилц төвийн дарганаар холбогдох албан хаагчид оролцсон төслийн баг байгуулагдсан. За энэ төслийн баг бол стандартыг нэвтрүүлэх ажлыг өдөртөн зохион байгуулж явуулнаа гэдэг хэмжээгтэй. Тэгээ энэ баг маань бол бас бусад байгууллагын албан хаагчдаа энэ стандарт ямиг ойлгуулах, хүн болгоны оролцоог нэмэгдүүлэх энэ үйл ажиллагааг бол нэлээд сайн бас хийж хэрэгжүүлсэн. За дээрэс нь бол байгууллага дээр манайх одоо үндсэндээ оронтоогоор бол нэг 54 оронтоотой. За яг ажиллаж байгаа хүн бол нэг 47 хүн байгаа. Тэгэхээр энэ хүн бүх хүн энэ стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцож ийж энэ стандарт өөрөө амьд идэвхтэй тэгээд үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан, хувь хүн болгоны, ажилтан болгоны ажилд өөрчлөлт гарсан ийм одоо чанартай болж буунаа гэдэг ийм зорилт тавьж эхэлсэн. За тийм учраас энэ 8 хүн ганцаараа бүгд одоо ганцхан энэ 8 хүн стандартын талаар ярьдаггүй. Манай байгууллагын бүх албан хаагчид ISO 9001/2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоо гэж юу юм? Энд орсноороо надад ямар давуу талтай, ямар ач холбогдолтой юм гэдгийг ойлгуулж ингэж явсан байгаа. Тэгээ энэний хүрээнд бол манай тэр төслийн баг байна. Хоёрдугаар 5C бүтээмжийн баг гэж юм 5C-ийн баг гэж байгуулагдсан. За мөн бүх албан хаагчид бол бүтээмж одоо жин багт харьяалагдаж ингэж явсан байгаа. За тэгэхээр хүн болгоны гар бие оролцсон гэсэн үг. За ISO стандартыг хүмүүс ерөнхийдөө бас жоохон буруу ойлгоод байдаг. Ажлын үндсэн хийж байгаа ажлын хажуугаар нэг юм орж ирээд ингээд одоо стандарт гэдэг нэг юмыг давхар ажил хийх гээд байна гэж ойлгоод байдаг. Мэдээж хэрэг анхандаа бидэнд тийм ойлголт байсан. Хийгээд ингээд явцын үед бол яасан бэ гэхээр үндсэндээ энэ стандарт гэдэг энэ юм чинь таны одоо хийж байгаа энэ ажлыг илүү чанартай, илүү сайн, илүү ойлгомжтой болгох ийм зорилготой юм байгаа юм. Түүнээс бол одоо энэ хүн өнөөдөр хийх ажлаа хийж яхад хажуугаар нь нэг давхар ажил орж иж байгааг ойлгож болохгүй. Энэ буруу ойлголт. Тэгэхээр энэ стандарт гэдэг юм бол манай үндсэн ажлыг сайжруулах суурь юм а гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энэ ойлголт ч гэсэн манай стандарт нэвтрүүлэх үйл явцад бол харагдчихсэн. Хүмүүсийн ажил үйлчилгээ хийж байгаа юм уламжлэгчтэй болоод хүмүүс илүү одоо ажиллахад таатай болоод
5C бүтээмжийн багийнх маань бол одоо ингээд харахад 5C манай байгууллагт бол бүр нэвтэрсэн. За одоо юу гэдгийг өрөөний хаягжуулалт, за тэр самбар одоо илүү дутуу самбар байхгүй бүгд стандартын дагуу. Дээрээс нь бол компьютерийн файл гэхэд компьютер дээр нэг ч зэрэг илүү файл байхгүй бүгд журам дүрмээр зохицуулагдаад хаана хадгалагдах хэвээр тэрүүгээрээ хадгалагддаг. За одоо хавцас гэхэд хавцанд юу байх хэвээр гэдэг юм бүх ингэжчихсэнд одоо энэ хавцанд ийм байх хэвээр гэдгийг томьёолж гаргаад хавц болгон дугаартай кодтой гэдэг юм уу. Ингээд бүх юм өөрөө зэгцтэй болоод ирэхээр ажилтнууд хүртэл өөрөө бас ажиллах одоо болцоо юм илүү сайжирч байгаа гэж ингэж харж байгаа. За бас ISO-гэд бодохоор хүмүүс ингэж ярихаар хүмүүс за маш олон стандартууд байдаг. Одоо ажлын байрны эрүүл ахуйн бүх стандартуудыг нэг бүрчлэн одоо гэрэл цэглэгаан дулаанаас өсвөлээд тийм ээ байгалийн гэрэл цэглээс өсвөлээд нэг бүрчлэн одоо хэрэгжүүлэх ёстой гэж одоо ойлгож байгаа. Тэгээ тэр болгонд одоо хөрөнгө мөнгө зардаг тийм ээ маш их хөрөнгө мөнгө зардаг. Тийм учраас маш их тийм төвхтэй өдр гэсэн тийм ойлголт бол ер нь бол хүмүүст байдаг. Тэгэхээр энийг тэр талаас нь биш бид яаж одоо өөрсдийнхөө байгаа боломжиндоо тулгуурлаад өөрсдөө хөгжүүлэх замаар аль болохоор зардал мөнгө бага гаргах замаар одоо иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгийг одоо шуурхай болгох вэ, ойлгомжтой болгох вэ, чанартай болгох вэ гэдэг тал дээр бид бас их анхаарсан. Тэгээд энэ олон одоо 17 журам 3 заавар бид одоо боловсруулсан, баталсан тэр заавраа л бид 2-3 жилд хэрэгжүүлж хэвших юм. Энийг хэвшүүлж одоо ажлынхаа өдөр тутамдаа хэвшүүлж одоо удирдлага болгосныхаа үндсэн дээр л бид нар эцэст нь энэ ISO гэдэг одоо стандартыг те менежментийн стандартыг хэрэгжүүлэлээ гэж үзнэ. За тэгээд бид нар бол 3 сарын 17-ноос хойш нэлийн эрчимжүүлсэн хугацаагаар ажиллаад 6 дугаар сарын 30 гэхэд бол үндсэндээ зөвлөгөө үйлчилгээгээ дуусгаад баримтжуулалтын шат руугаа орсон. За баримтжуулалтын шатн дээр бид нар за Монгол төдийгүй олон улсад бас нэлийн өндөр түвшинд ажилладаг Monsertif гэж одоо хожид компанитай хамтарч баримтжуулалтаа хийлгэсэн байна. За баримтжуулалтын хүрээнд бол манай дээр 2 аудитор ирж ажиллаад за энэ байгууллага ISO 9001/2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх бололцоотой юм байна гэж үзээд за анхдагч баримтжуулалт одоо даруул манайх нэлээд өндөр үнэлгээ авсан. За энэ үнэлгээгээ бол бид нэр 7 сарын эхээр Улаанбаатар хотод очиж яг энэ баталгаажуулалтын том зөвлөл дээр очиж хамгаалсан байж байгаа. Үндэсний зөвлөл дээр хамгаалсан. За энэ зөвлөл дээр бол 6 өдрийн бүрэлд 5 өдрийн бүрэлдэхүүнтэй ийм том үндэсний баг ажилладаг. За энэ багаар бол орж өөрсдөө үйл ажиллагаагаа танилцуулаад юу хийсэн, стандарт нэвтрүүлэх суурь үндэс юу байна, цаашид энэ стандартаа яаж авч явах вэ гэдэг бүх тайлбар юмаа хэлж өөрсдийн хийсэн үйл ажиллагаагаа танилцуулж үнэлгээ дүгнэлт аваад ингээд 7 сарын ихээр бид нар бол олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001/2015-ыг албан ёсоор баталгаажуулж авсан байж байгаа. Ямар ач холбогдолтой юм бэ гэхлээр үйл ажиллагааны чанар сайжирна. За дээрэс нь давхардал тийм ээ одоо хуулийн цорхой гэж ярьдаг ч тийм шиг бидний үйл ажиллагаанд бас ямар нэгэн доголдол цорхой одоо тийм юм гаргахгүй байхыг хичээн гарсан одоо өнөөдөр гарч байгаа одоо дутагдал эрсдэл доголдол байх юм бол тэднийг бүртгэж авна. Бүх зүйл бүртгэлтэй, бүх зүйл нотлогоотой, нотлогоонд суурилсан ийм аргачлал юм лээ. Тийм учраас 3 жилийн турш бид ийм хийн. За ажиллагчдын харилцааг, хандлагыг бид өөрчлөхийн тулд бид өөрсдөөсөө эхлэх ёстой, тийм ээ. Ажлын байрныхаа инх зэгцийг сайжруулах ёстой. За энэ тал дээр бол нэлээ 2 сарын хугацаанд бид нэлээд үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. За хамгийн гол юм бол үйлчлэгээ авж байгаа хүмүүсийн маань сэтгэл ханамж. Сэтгэл ханамжийг өнөөдөр 30% байсан бол маргааш нөгөөдөр дараагийн улиралд бид 10% нэмэгдүүлдэг ч юм уу те. Иргэдээс гарч байгаа гомдол одоо 10 удаагийн гомдол байсан бол түүнийг 8 болгох, 5 болгох тэгээ одоо гомдлгүй одоо ажиллах энэ чинээний л одоо үйл ажиллагаануудыг өдөр тутам хэрэгжүүлж чадах юм бол бид нэр энэ стандартыг хэрэгжүүлж чадчихна л гэсэн үг. Одоо бол бидний зорж байгаа зүйл юу гэхээр стандарт авна гэдэг үл нэг хэрэг. Энэ бол зүгээр эхлэл. Энэ авсан стандартыг бид нэр жил болгон сайжруулалт хийж, жил болгон хамгаалж, жил болгон илүү сайн чанартай үйлчилгээ хүргэж байгаа гэдгээ батлах хэрэгтэй. Тэгэхээр энэний хүрээнд бид нар одооноос чимтэй авч явнаа.
стандартын гэрчилгээ авна гэдэг нэг хэрэг, стандартын гэрчилгээний хүрээнд тэрийг хамгаалж илүү сайжруулж ажиллана гэдэг бол илүү том асуудал юм аа гэдгийг бол манай албан хаагчид манай бүгд ойлгосон учраас одоо бидний хийх гэж байгаа ажил бол тэрлүү илүү чиглэж байгаа. Энгийн зүйлээс бид нар эхлэх хэрэгтэй. Иргэд орж ирээд бүхэн тодорхой байх хэрэгтэй гэдэг байгаа тийм. Энгийн байх хэрэгтэй, тодорхой байх хэрэгтэй. За одоо ажлаа бүтээж чадахгүй ч байсан гэсэн тэр хүн сэтгэл ханамжийн хувьд бол энэ газар чинь энэ хүмүүс чинь бас бидний хүндэтгдэг юм байна. Нэрээ би ийм одоо материалаа бүрдүүлж чадаагүй учраас би энэ үйлчлэгийг авч чадахгүй юм байна шүү гэсэн эерэг хандлагатайгаар гарах хэрэгтэй. Тэгээ бидний ажлын бүтээмж бас сайжрах хэрэгтэй. Дээрэс нь бас бид нар ажлагчдын ажилдаа хандах хандлага мөн ажилдаа дуртай байх, дуртайгаар ажилдаа ирэх, илүү аз жаргалтайгаар ажиллаа хийх ийм л энгийн ойлголтуудыг бид өдөр тутамдаа хэрэгжүүлж чадах юм бол бид энэ стандартыг хэрэгжүүлж чадчихна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. За манай байгууллага нь олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO стандарт нэвтэрснээр бол байгууллагын хэмжээнд бол маш олон одоо эерэг өөрчлөлтүүд гарсан байж байгаа. Ер нь бол байгууллагын өнгө үзэмж сайжирсан, дээрэс нь хилтэс төвүүдийн өнгө үзэмж мөн хувь хүмүүсийн үйл ажиллагаанд бол маш их эерэг өөрчлөлт гарсан, ажлын бүтээмж сайжрахаар тийм эерэг өөрчлөлтүүд олон гарсан байж байгаа. Одоо жишээ нь одоо компьютерийн файлууд ихтэл одоо бүгдээрээ бүх хүмүүсийнх бол ижилхэн файлд орох жишээтэй ширээ сандал гэхэд одоо шүүгэнүүд гэхэд шкаф гэхэд бүгд одоо бүх хүмүүсийн шкаф шүүгээ бол нэг ижилхэн бас жигдэрсэн ийм одоо эерэг үзүүлэлт гарсан. Тэгэхээр үйл ажиллагаа явуулахад одоо нэг компьютерийн файлаас янз бүрийн бичиг бид нэр бичиг заасыг хийдэг хүмүүс нөгөө компьютерийн файлаас бичиг таад хайхад одоо бид нэр бол маш их эмх зэгцтэй болсон байж байгаа. Тэгэхээр ер нь энэгээр бүх зүйлийг тэгээ нөгөө журмаар зохицуулдаг болсон. Тэгэхээр ажлын бүтээмж нэгдүгээрт маш их сайжирна, хоёрдугаарт маш эмх зэгцэнд орсон байж байгаа. Тэгээ манай байгууллага ерөнхийдөө 2017-18 оноос эхлээд нөгөө аймгийн хэмжээний нөхөрчгүй насны эмэгтэйчүүдийн программыг бол улсад анх удаага нэвтрүүлээд энэ програм дээр аймгийн хэмжээний нөхөрчгүй насныхаа эмэгтэйчүүдийн бүх мэдээллийг оруулаад тэгээд төрсэн болон жирэмсэн ээжүүд төрх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг бол ерөнхийдөө бид нэр энэ програм дээр зоогоод бүх сумтайгаа ингэж онлайнаар харьцдаг болцсон байсан. Энэ маань ч гэсэн энэ ISO стандарт нэвтрэхэд бол бас нэлээд бас үнэлэгдсэн байж байгаа. Энийг бид нэр сайжруулан хөгжүүлнэ. Бидний үйл ажиллагаа их сайхан эмх зэгцтэй болсон. Бид нар бол одоо энэ юуны угаалга үйлчилгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа одоо их сайхан эмх зэгцтэй болсон. Тэгээд манай байгууллага одоо өөрсдөө бас их сайхан өөрсдийнхөө юугаар өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр юу одоо сайхан засвар үйлчилгээ хийж дээр нь бидний үйл ажиллагааг их сайхан хөнгөвчилж их сайхан болсон. Энэ ISO нэвтрснээр бидний үйл ажиллагаа их сайхан эмх зэгцтэй одоо юмаа хийсэн ч гэсэн ингээд зэгцтэй дистаралтай болж одоо өгсөн. Тэгээ ISO чанарын менежментийн тогтолцоо манай байгууллагт нэвтэрснээр маш олон том өөрчлөлтүүд гарсан. За би өөрөө болохоор 5-9 магийн гишүүн. За тэгээд 5-9 магийн маань ахлагч хөдөө явсан хойгоор би ажлын төр оролт гүйцэтгэсэн. За энэ хугацаанд болохоор нэг юмыг маш сайн ойлгож авсан. Энэ нь болохоор ISO гэдэг маань өөрөө ямар том зүйл байдгүй, энэний хад ямар их ажил өрнөдгөө гэдгийг л аягүй сайн ойлгож авсан. За ISO гэхээр хүн нөгөө яг зөвхөн 5-9 гэж ойлгоод юм байлээ. Гэтэл ISO гэдэг чинь цаана маш их зүйлийг агуулдаг, маш их ажлыг өрнөдөг, маш их ажил ард нь өрнөдөг. 5-9 бол байгууллагын эмх зэгц бол зөвхөн одоо ISO-гийн зөвхөн нэгийг нь хэсэг нь юм байна. За тэгээд одоо бол нөгөө ISO гэдэг зүйлийнхаа утга учирыг бас нөгөө ойлгодог болж эхэлж байгаа учраас энэ тэнд одоо нөгөө ISO гэсэн бичгийг харахаар ISO нэвтрүүлсэн байгууллага гэхээр ямар мундаг юм бэ? Эднэр үнэхээр тэг хүч хөдөлмөр зарцуулж мэдээж ISO одоо байгууллагатай нэвтрүүлсэн байж таарна ямар их ажил өрнөж ямар мундаг юм бэ гэдэг өнцгөөс хардаг болсон. Өмнө нь бол бид нэр ISO нэвтрүүлсэн гэхээр яг юу яриад байгааг нь бол нэг сайн ойлгодгүй байсан юм байна л да. За тэгээд бид нар болохоор 5-9-ийнхаа одоо багийн одоо тэр ажлынхаа хүрээнд эерэг хандлага эмх зэгц аяныг зарласан байгаа. За яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр ISO-д маань өөрөө одоо энэ нөгөө байгууллагын соёл за тэгээд ажилчдын маань нөгөө харилцаа хандлага их
нөлөөлт юм байна л ордгийн байна л та. За тийм учраас бид нэр эерэг хандлага эмх цэгц гэдэг аяныг ингэж нэрлсэн байгаа. За тэгээ аянаа зарласан хамгийн эхлээд бид нэр хэцэвэрлэгээний өдрийг зарласан байгаа. Хэцэвэрлэгээний өдрөөр болохоор бүх хэрэгтэй хэрэггүй бичиг цаасаа ялгаж хаяад за тэгээд ер нь л өөрт хэрэгтэйтэй төсөөд үлдсэн ба. За энэний дараа болохоор бид нэр одоо хаягнуудаа хавцнуудтай хаягжилт хийлээ. За энэ хаяг хийснээр одоо тэр хэрэгтэй бичиг цааснууд маань эмхлэгддэг юм байна. За өрөөнүүдтэй номер хийлээ. Бид нар өмнө нь бол өрөөнүүдийн номер бол нэг алдаг он номертай байсан. За тэгээ хүн болго нөгөө өөрийнхөө дурхслаар өөрийнхөө сонирхлоор нөгөө одоо нэг шар өнгөтэй жигт нэг цагаан өнгөтэй номер хийдэг юм тэгдэг байсан. Одоо энийг өөрчлөөд манай байгууллагын ерөнхийдөө өнгө маань цэнхэр цагаан өнгө гэж бол явдаг юм байна. Тэгэхээр бид нэр тэрийг бас нөгөө шингээх үүднээс номеруудтай цэнхэр цагаан өнгийн өнгийг төлхөө оруулж гисэн байгаа. За үүдний самбарыг хийлээ. Ажилтнуудын мэдээллийг агуулсан самбарыг хийсэн. За энэ маань ямар зорилготой вэ гэхээр хүн орж ирээд одоо манайх ч үйлчилгээний байгууллага. За тийм болохоор гаднаас иргэн орж ирээд жишээлбэл гаднаас иргэн орж ирээд за хинтээ уулзах уу, хэдэн номерын өрөөнд очих уу гэдгээл тэр үүднийхээ самбараас нь харчна гэсэн үг. Ингээд яваад очихоор одоо нөгөө дуугүй хөтөж хийж яадаг тэрнтэй л адилхан зүйл болоо явчих юм л да. За тэгээ тэрнээс гадна одоо байгууллагын маань эрхэм зорилго алсын хараа өөрөө гих зэрэг мэдээллүүдийг агуулсан тийм самбартай боллоо. Тийм болохоор ISO-гийн маань үр дүн бол сайн гарч байгаа гэж бол манай байгууллагынхаа дүгнэж байгаа. Мөн хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жилийн хүрээнд цахим засаглал, мэдээллийн дэвшилтэд технологиг нэвтрүүлэн төрийн мэдээлэл солилцооны хурц системийг аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон 27 сумандаа нэвтрүүлж, иргэдийн төрөөс ах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх замаар үйлчилгээний чанарт ахиц гаргаад байна.